За сайн байцгаана уу. Өнөөдөр та нартай подкастын дараагийн дугаарыг хүргэж чадаа баяртай байна. Тэгэхээр ямар ч ч гэсэн өөртөө тохиолдсон амьдралынхаа тэр агшингуудыг, тэр үзэгдлүүдийг би яаж зарим дээр нь хөл сөхөрчээсэн, зарим дээр нь гутарч гунжээсэн, зарим дээр нь баярлж хөөрчээсэн, заримд нь болохоор ингээд даван туулж исэн гэд иймэрхүү юмнуудаа яриад байгаа. Тэгээд энэ магадгүй зарим хүмүүсийг сонсоход нэг хүний зовлон сонсоод байгаа юм шиг, нэг хүний өглөхийг сонсоод байгаа юм шиг санагдчихэж магадгүй. Тэгээд тэр бол тухайн хүнээс л шалтгаалх байх гэж ингэж боддог. Ер нь яг бид нэрээ өссөн одоо залуу байхад ч тэр оюутан ах үед ч тэр ингээд үнэхээр яг одоогийн шиг юм YouTube дээр ч юм уу подкастер тий одоо амьдрал үтсэн олон юмыг туулсан тэр хүмүүс ингэж ярьж хэлж ингэжсэн болвол бас алдаа гарах нь багтай. Тэгээд авах гээх яваханаар хандаад ингээд амьдралдаа хэрэгжүүлээд явах байсан баха гэж ингэж би боддتي. Одооны залуус бол их хацтай нэг бодлын их бас их хацгүй юм шиг тий. Яагаад тэгэхээр хитрхи их одоо мэдээлэл дунд ингээд живчин. За тэгээ яг хэрэгцээгээ түүж авахд чинь маш их хэцүү юм тий. Өнөөдөр яг хин нь үнэн яриад байгаа, хин нь худлаа яриад байгааг бас мэдхэд хэцүү болсон. Хин нь үнэхээр одоо гайхамшиг туулсан, хин нь одоо ямар зовлонг туулж даван гарсан, зарим дээр нь одоо унсан гэдэг ч юм уу. Тэрийг одоо ялахад бас хэцүү юм шиг байгаа. Тэгэхээр өөрөө маш их сайхан мэдлэгтэй байгаад тэр болгоныг ялгаж салгах шаардлага гарч байгаа юм. Тэгэхээр тэр мэдлэгийг тэр залуучууд өөрөө би ч гэсэн залуу ээж үтсэн тийм. Тэгэхээр тэр залуу байхдаа тэр болгоныг чинь мэдээд уншаад судлаад ингээд даван туулахд чинь аюух цаг орно. Тэгээд ер нь бол бараг боломжгүй тийм. Хичээл сургууль тим юмда төвөртөж байгаа л тэгэл таардаг. Тэгэхээр одоо энэ олон мэдээллийн сувгуудаас алийг нь одоо зөв, алийг нь одоо худлаа, алийг нь одоо үнэмшээд дагаа явах уу гэхлээр бас их хэцүү юм шиг ингээд санагдаад байгаа юм. Тэгэхээр тэр утгаар нь би өнөөдрийн залуучуудыг нэг бодлоо маш хацгүй юм шиг тийм ингээд маш олон мэдээлэл живчээд ингээд явж байна. Нэг бодлоо маш хацтай юм шиг ингээд хэрэгцээтэйгээ одоо олоо сонсчих юм бол үнэхээр хэрэгжүүлээд явахаар юм шиг санагддгийг. Би өөрийнхөө бодлыг хэлэх юм бол тухайлах юм бол одоо маш олон тооны коучуд ингээд гарсан байгаа те. Коуч, амьдралын коуч, ямар юмны коуч гэдэг ингээд зөндөө юмнууд гарсан байгаа. Тэр хүмүүс янз бүрийн юм сургалтууд ингээд хийж байгаа харагддаг. Тэгээ харьцангуй өндөр үнэтэй те, зарим нь бол хямдхан байгаа. Гэтэл тэр хүн өөрийнхөө амьдрал дээр ямар байна те, өөрийнхөө амьдралыг яаж өөрчилж чадсан байна, ямар их юмнуудыг уншсан байна. Тэр уншсан юмнууд нь яг нотлохотой, судалгаатай юм бэ, чадчихэв нүггүй юу гэдэг тэр л одоо гол асуудал нь байгаа юм шиг надад санагдаад идэг байхгүй юу. Тухайлах юм бол зарим одоо ингээд амьдралын ямар юмны коуч гэдэг ингээд ярьж байгаа тий. Ингээд за жишээлх юм бол одоо нэг жин хайдаг тий, нэг ихч дүүсний янз бүрийн юм яриад жин хаяал гүүгэл энэ тэнд гүүгэл энэ тэнд тасгал хийгээл ингээл яваад харагддаг байхгүй юу. Тэгэл нөгөө Монгол ахуйгаа хүмүүс заагаал тасгалаа ингэж хийгээд одоо хүний ухаанд орохооргүй их мөнгийг зарим үед олсон гэж ингэж тэр их чинь өөрөө ингэ ярьж байгаа байхгүй юу. Гэтэл хүмүүс тэрийг харчаад юу гэж бодож байгаа гэхэлэр энэ хүн ямар байжгаад ийм хэмжээнд хүрсэн чинь айгүй мундаг тэм учраас гэдэг ингээд мөнгө төгрөгөө өгөөд ингээд даган туурайчиж байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийн сонголтын асуудал учраас мэдээж буруу шахаад бол хэцүү тийм ээ. Гэтэл яаж байгаа гэвэл одоо тэр хүмүүс чинь одоо багш нь гэж яриад идэм да. За тэгэхээр тодорхой эрхэлсэн ажил байхгүй. Тэгэхээр юу хийж явах юм бэ гэхлээр мэдээж гэрийнхээ хоол ундын тим нэг хийж байгаа тэр юмаа үзүүлчихэж байгаа. За тэгээд дээрэс нь одоо яадгийн ууланд одоо алхаад тий хийх ажилгүй тийм эрхэлсэн юмгүй хүмүүс чинь 2-3 цагаар тасгал зүгээр ингээд гүүж хараач уул хадаар явж одоо юу гэдгийг те ингээ явж байгаагаа тасгал хөдөлгөөн гэж хэлээд ингээд хүмүүс хэлээд тэгээ тэрүүгээрээ өөрийнхөө өдөр тутмын амьдралаар
хүмүүсийн мөнгийг ингэж олоод байгаа юм шиг ингээд санагдаад байгаа байхгүй. Тэр үнд нь хүмүүс итгээд яадаг вэ гэхээр ажил маш ихтэй хүмүүс яадгийг гэхээр тэр хүнийг дагаад 2-3 цагаар уулаар ингээд яваад чадахгүй те. Ажил маш ихтэй хүмүүс чи яадгийг гэхээр зөвхөн өдөр тутам тэр маш их ингээ ядарч ирсэн бас гэр бүлдээ цаг гарах хэрэгтэй. Тэгээд ямар юмдаа тийм ээ ээзги хийгээд ааруул хийгээл одоо ингээ суугаад ахвдээ тий. Тэгэхээр энэ тэр хүмүүс өөрийнхөө амьдралыг яад юм бэ гэхээр одоо хичээл гэж хэлээд тэгээд тэрэнд нь хүмүүсээс мөнгө аваад тэгээд ингээ явчихж байгаа. Тэгээд энэ нэг бодлын сонирхолтой юм шиг эсвэл нэг сони юм шиг санагдаад байдгийг надад би бол хийжш тиймд итгэхгүй л дээ тий. За дараагийн юм нэгэд тэгэхээр нэг нийттэй юм би одоо ямар ч гэмээр юм да. Одоо нэг ямар юм инээлэгд актем гэх нэг юм бид. За тэрэнд нь зөндөө олон хүмүүс мөнгө төлөөл 100 гаруй мянган төгрөгөө суугаад харагдсан. Тэгээд тиймэрхүү юм ингээд халт ингээд үтсэн чинь төв нь Оросоос ингээд яваад тэгээд гişүүд ямар юмнэ хэд оттой ямар юмнууд одоо сурагч багш нар энтер гэдэг байгаа нь ямар хүмүүс бэ нөх гэхээр хвчлэн нөгөө нэг тийм социалист системийн тэр орнуудын хүмүүсийг барьж аваад сургасан багтах байхгүй юу. Тэгээ манайхан тэрэнд нь итгээд тэгээд өөрийнхөө дор хүмүүс исүүлээд тэгээд ингээд сургалт хийгээд яваад байгаа. Тэг яг хөө тэр зарим хүмүүсийн амьдралыг өөрчилсөн байж магадгүй л дээ. Гэхдээ яг үндсэндээ гэвэл би бол тэрэнд нь сайн ихтгэл үнэмшилтэй болж чадахгүй л байгаа. За яагаад тэгж байгаа юм бэ гэхээр би одоо жишээлх юм нариуг улсад ажиллаж амьдарч байна тий. Миний эргэн тойронд одоо тэр актемд сураад тэгээд амьдралаа ингээд өөрчилсөн гэсэн ямар тийм яриа хөөр алдаг байна. Жишээлх юм бол би одоо ингээд жишээ нь монгол хэл дээр нариуг хэл дээр хоёр төрлийн фэйсбүүктэй байхгүй юу. Тэр хин ч одоо энэ Норвегийн тэр хүмүүс тийм актемд суугаад ингэж тийм хэдэн оттой зэрэгтэй тийм коуч болж гин гэж юусоо байхгүй байгаа. Тэгэхээр юу гэхэлэр одоо хүмүүсийн нэг юм мөнгө олох тэр арга байгаад нь тэгээд тэр арга нь ямар эдин гэхэлэр хин ямар одоо мэдлэг багтай байна гэдэг ч юм уу те нотлохооттой юм шаарддаггүй те одоо амар хялбар аргаар мөнгө олох өөртөө исүүлээд дараагийн хүмүүсийг одоо ингэж хавханд оруулах тийм ээ тийм одоо боломжтой ямар улс орнууд байна гэдэг тэр ингээд үзэхлээр мэдээж ядуу болон хөгжиж байгаа орны хүмүүс байгаад байгаа. Тэгээд тэр хүмүүсийг ингэж юу одоо олзлоод гэх юм уу да тэгээд ингээд янз бүрийн сургалтууд хийгээд байгаа ингээд харагддаг байхгүй юу. Тэг миний бодлоор гэвэл одоо 100 мянган төгрөг гэдэг чинь хувь хүний хувьд бол бас л асар их мөнгө шүү дээ. Жишээлх юм би тэтгэврийн хөшин гэдэг ингээд ботход чинь яадгийн одоо 600-700 мянган төгрөгийн тэтгэвэр авч ийлэхэд 100 мянгаар надад тийм сургалтанд суучаад өөрийнхөө амьдралыг өөрчлөхөд чинь маш хэцүү тийм ээ. Тэгээд тэр одоо сургалт хийж байгаа хүмүүс яадаг гэхээр зөвхөн сургалт хийгээл орчиж байгаа шүү дээ. Тэр хүн тэрийг сураад хэрэгжүүлээд цаашаа аваад яваад ямар үр дүнд хүрсэн юусээ тэднэрт бол хамаагүй тий. Сургалтаа хийгээл хүнээ элсүүлчтэй дараагийн хүмүүсийг арай нэг хүмүүсийг синхруулах, ухааруулах чадвартай амны одоо фигүртэй гэж ярьдаг юм да манайхан. Тэр амны фигүртэй хүмүүсийг л урагтаал доороо оруулчих. Нөгөөдөл нь дахиад дараагийнхээ амны фигүртэй тэр хүмүүсийг урагтуулаад тэгээл ингээд мөнгө олоод юм сургалтын одоо пирамид чинь юу руу шилжчихлээ л те. Нэг хуучин ч нэг бүтээгдэхүүн зараа сүлжээ байдлаар гэдэгсэн бол одоо сургалт байдлаар пирамид, коуч одоо ямар юм нэ хэдэн оттой юм уу гэсэн ийм юм руу шилжиж байгаа юм шиг санагддаг. Тэг миний хувьд гэвэл жоохон харамсалтай санагддаг юм байна. Тэгэхээр тэг яг тэр хүмүүсийн эцсийн дүнд амьдралын ингээд үзэхлээр яг нэг хичнээн мөнгө олоод ингэж байгаа ч гэсэн амьдрал нь их сайн болоогүй ч юм шиг тий тэр нь харагдахгүй ч юм шиг санагдаад байгаа. Гэтэл ер нь бол аливаа юм чинь бас хайхтар карма гэдэг юм уу үйл үүр гэдэг юм байна шүү дээ тий. Тэгээд одоо зөв бус аргаар шудраг бусаар ч гэдэг юм уу ингээд юу мөнгө олдог. За эсвэл ингээд юу яадаг
одоо өөрийнхөө сурсан мэдснээ те хүн ингээ зүгээр хэлээд өгчдгүү те ямар нэгэн байдлаар мөнгөжүүлэх гэж ингэж оролцдог ч юм уу. Ийм одоо хүмүүс чинь яг тухайн үед мөнгө олоод байгаа юм шиг боловч эцэстээ тэр олсон мөнгө нь эргээд яах нь өөрийг нь залгидаг ч юм уу эсвэл одоо юм ингээд дээшилтгүй ч юм уу ийм юм шиг надад санагдаад байдгийг. Тэгэхээр энэ болохоор зөвхөн одоо миний л үзэл бодол болоод ирч тээ. Яг би ч одоо яг ерөнхийдөө жоохон тийм юмд яг ингээд өөрөө шинжлэх ухааны хүн болохоор яг л ингээл нэг эдисийн төвшөнд те механизм нь ямар байдгийг яадын эдэн гэдэг ямиг л ингэж сайн тэрүүн шиг л одоо намайг синхруулж чадахгүй бол одоо тийм юмд бол барагтай юмд бол сүлжээ янз бүрийн юмд бол орох тийм дурггүй байдаг. Тэгээд ягаад ч юм жишээлх юм бол зарим ингээл нэг алдар хүндэд хүрсэн хүмүүсийн ном энэ заримдаа уншдаг л та. Тэгээд гэтэл яг үнэндээ тэр зохиолч нь яг тэр битсэн зохиол шиг бас байдаггүй юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр нэг зохиол бичнэ гэдэг чинь нэг өөр юм тий. Өөрийнх нь үнэхээр өөрийнх нь амьдрал нь бас нэг шал өөр юм байгаад идэг. Тэгээд тэр жишээлх юм бол энэ тэнд одоо коуч мөч хийгээд яваад одоо хүмүүс чинь яг хүмүүс мундаг юм шиг харагдчихаа ч гэсэн үгүй тийм л мундаг юм бол өөрийгөө бүрэн өөрчилчихсэн тий. За тэрнээс гадна өөрийнхөө гэр бүлийн хүмүүсийг бүрэн өөрчилчихсэн тийм байх хэрэгтэй юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр янз бүрийн одоо коуч тий юу гэдгийг янз бүрийн одоо сургалтнууд тийм юмд энэ төр сууж явахдаа хүмүүс маш их сайн бодолтой тий. Таны олсон 10 төгрөгч вэ, 100 төгрөгч вэ, 1000 ч вэ, 100000 ч вэ эн чинь бас мөнгө шүү дээ тийм ээ. Гэт ингэж би боддгийн. Тэгээд энэ талаар би өөрийнхөө сэтгэлийг би ингэж ярьж байгаа. Гэхдээ бас яг зарим сургалтуудад бол хангалттай хэмжээний мөнгө төлөө суугаад тийм одоо сургалтууд бас байдаг. Тэг мөнгөөр үнэлэхээ аргагүй хүний амьдралыг өөрчилдөг иймэрхүү сургалтууд бол маш их байдаг. Дээрээс нь маш их номнууд байдаг тийм. Тэгэхээр зөв юмыг тийм зөв сургалтыг олд суугаад зөв номыг уншаад ингээ олоод уншаад тэгээд аль альнаас нь нэг өгүүлбэр ч юм уу те нэг үг ч юм уу ингэж аваад багаар өөрийнхөө амьдралыг өөрчлөөд явах юм бол илүү их амттай юм шиг санагддгийг. Тэгэхээр энэ хар мянган номнууд, энэ хар мянган мэдээлэл их сурвалжууд те өнөөдөр AI гэл те одоо нөгөө нэг юуны онлайнаар одоо юу гэдэг нөгөө оюун ухааны хиймэл оюун ухаан гэж гарсан энэ үед бол баргийн юмд одоо итгэж үнэмших чинь маш хэцүү болчиход байгаа байхгүй. Тэгэхээр би түрүүний залуучууд би хэлжсэн нэг төрлийн маш их хацтай нэг төрлийн маш их хацгүй юм шиг ийм санагдаад байгаа. Энэ нь бол нөгөө эмх замбраагүй худал үл мэддэгтэй энэ мэдээллийг сурвалжийн энэ ийм эрг үед л амьдарч байгаа нь та холбож би ингэж хэлж байгаа. Тэгээд яг бидний үе үйл яхахтай ингээл ерөнхийдөө нэг бодлын нэг хэсэг нь маш хашир, нэг бодлын маш гинэн ингэж явж байгаа л ингээл ер нь дуусна л та. Тэгэхээр дараагийн үед маань яг иймэрхүү нэг төр зүрийн шилжилтийн ч гэдэг юм уу иймэрхүү цаг үе бол мэдээж удахгүй. Тэгээд хүмүүс юмны одоо зах учир начир тэр юмнуудыг таньж мэдээд ингээд болдог болсон байна. Тэгэхээр энэ бол нэг жоохон цөвөнтэй мэдээллийн юм цөвөн цаг үе удахгүй ингээд дуусгахаа гэж ингэж бодож байна. Тэгээ одоо ялангуяа орчуулга Монголд зарагдахад би ингээд Монголд очиод маш их ном байдаг хгүй. Номын дэлгүүрээр орохоор бүр төмөн янзын номнууд бол бичдэг. Тэгээ тэр номнуудаас ингээд зарим нь ингээд эргүүлнэ. Тэгэхэд Google Moodle-ээр орчуулсан ч гэдэг юм уу те. Гэтэл өөрийнхөө ямар ч анаахын ямар ч юуны мэдлэггүй хүмүүс тэр номыг барьж аваад орчуулсан. Зүгээр л холион бантангийн гутгацсан байх жишээтэй гэдэг ч юм. Иймэрхүү нэг ийм зөвхөн мөнгөний төлөө гэсэн ийм юм жоохон ингээд манай Монгол жоохон нүүрлээд байгаа юм шиг санагдаад. За энд бол за мэдээж бас тийм нэг хэсэг хүмүүс байна л та. Гэхдээ ерөнхийдөө маш их хашир байна энэ гадны хүмүүс.
маш их хашир байна. Жишээлх юм бол энэ ямар юм дээрс мэддэг бол их жоох юм дээрс мэдэгддэг. Тухайлх юм бол Тэмүү гэд те нэг онлайнаас юу авдаг захиалга аваад хятадаас юм авдаг юм нэг хэсэг чинь шууглал та. Одоо ч гэсэн хүмүүс захиалал аваалах шүү. Тэгээд яг тэр захиалаад авч байгаа энэ хүмүүс нь яадаг вэ гэхээр зарим нэг юм шинжилгээний газар энэ төр өгсөн байгаа байхгүй юу. Тэгээд хэрэглээд зарим нь бол хэрэглэхгүй шууд ингээ хайсан гэж яриад байгаа. Тэгэхээр энэний талаар нэлээ одоо орчны шинжилгээний үнэлгээний газар гэж байдаг тийм ээ. Тэндээс ингээд судалгаа хийгээд үтсэн байгаа. Тэгээд ийм хортой боцнууд илрээд тэм учраас энийг ийм хэрэглэхгүй байх хэрэгтэй байна гэд ингээд олон нийтэд анхааруулга энэ төр өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр яг иймэрхүү анхааруулдаг юм манай Монголд байна уу тийм ээ. Манай Монголд ерөөсөө дэлхийн бүх орноос бараг юмнууд ирж байгаа байхгүй юу. Тэгээд тэрүүн дээр тавьдаг хяналт гэж байна уу. Тэрийг яг илрүүлжтэй тийм одоо багаж тоног төхөөрөмжтэй тийм мундаг одоо лаборатори байна уугүй тий. Тэгээд хятадтай их ойрхон байдаг тийм ээ. Хямдхан юмнууд авчраал байгаа манайхаа ерөнхийдөө хараад тахад тий. Гэтэл яагаад хямд байгаа юм те тэр чинь зүгээр л одоо гялгар утыг янз бүрийн өнгөнд оруулаад тий. Ингээл хувцас болгоцсон ч байхыг үгүйсэхгүй хоол хүнсний юм гэхээр бас тийм байдаг те. Тэгэхээр иймэрхүү юмнуудаар яг энэ одоо миний амьдарч байгаа газрын хүмүүс маш их тийм няхуур, хянуур, заавал юмыг асуун, лавлна. За нэг хүнээс асуусан байлаа хэд эргээд тэрийг өөрөө яг тэр засгийн газрын вебсайтнаас ингээд шалгаад үзчихдэг. Ийм тийм арга барил сурцсан. Нэг бодлоо амар тийм нохой зантай юм шигтэй амар ийм зантай санаатай. Гэхдээ тэрүүгээр хүн юу одоо ашиг олж ийнү гэдгээр өөрийнхөө эрүүл мэндийг ямар нэг юмны золиос болохгүй төлөө өөрийнхөө төлөө тэр алхмуудыг хийгээд шаардлага тавиад ингээд байгаа байхгүй юу. Харин манай Монголд болохоор тийм юм харьцангуй усвал маш их итгэмтгий ийм арт түмэн байгаа. Тэгэхээр энэ итгэдэг тэр сайхан чанар бол уг нь бол их сайхан тийм ээ. Гэтэл яг ингээд итгэдэг энэ сайхан чанарыг чинь энэ нэг шудраг бусаар те мөнгө олох гэсэн хүмүүс ашиглаад байна. За шудраг бусаар яах нь хүмүүс ямар замаар ашиглаж байгаа би түрүүнд дурдчихсан те. Ямар төрлөөрийн сургалт, коуч, ямар юм гинэ. За тийм ямар нэг хэсгийг ингээд мөнгөний цөлмөөд байна. Нөгөөх нь болохоор янз бүрийн шүлжээний бицээр ингэж мөнгөний цөлмөөд байна. За нөгөөдүүл нь болохоор одоо маш хямд бараа авчирч те ингээд зараад те чанарын баталгаагүй юмнууд авчирч зараад ингээд мөнгөний цөлмжин те. За би бодчихсон манай Монголд орд авдартай хүмүүсийн тоо сүүлийн үед маш ихсэж байгаа гэл ингээл бид нар байнга яриад байгаа те. Гэтэл бид нар чинь бол нэг агаар ус гэлтэй холбоод байгаа шүү дээ. Ер нь бол гэтэл яг үндсэндээ гэвэл нөгөө авч хэрэглээд байгаа те гоё ганганд нь хууртаад байгаа тэр юмнуудын бас ингээ баг багаар өдрийн хоолнд ингээ хэрэглээд тахаар тэр чинь хавдар байтгаа өсөх хэмжээнд хүртэл хүнийг хордуулах боломжтой л байхгүй тийм ээ. Тэгэхээр иймэрхүү юмнууд дээр хүмүүс их сайн хашир боломжтой байгаасаа гэж ингэж би боддtiin. Тэгээд би өнөөдөр яагаад энэ талаар ярих болсон бэ гэхээр би энэ орчны эрүүл мэндийг хамгаалах тэр яамнаас хийсэн тэр Тэмүүгийн бүтээгдэхүүнүүдэд хийсэн тайлангтай үзээд сонсоод тэгээд энэ яриа хий гэж бодлоо. Тэгээ бас дээрээс нь хүмүүс нэг баахан коучийн сургалт гэсэн байсан. Тэрийг уншаад бас энэ талаар яриа гэж ингэж бодлоо. Тэгээд та бүхэн бас саналаа хэлээрэй. За түр баяртай.